Ер нь ингээд дэлхийн нийтээр за манай улсаа бусад улсад ч гэсэн эмэгтэйчүүдийг ер нь эрэгтэй хүмүүс жоохон ядуулан гадуурхагч гэдэг юм уу. Ялангуяа бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүд те. Энэ дээр бол нэг юм асуудал байгаа гэдэг. За жишээлбэл баруун улс орнуудад энийг хуульчсан байдаг байхгүй юу? Одоо Австрали жишээлбэл одоо эрэгтэй эмэгтэй хоёр адилхан хэмжээний цалин авна гэдэг боловч яг эргээ харахаар бодит амьдрал дээр бага авдаг. Гэтэл бодит амьдрал дээр эмэгтэй хүмүүс илүү их ажилд нуугладаг, тийм илүү их явуулдаг. За энэ асуудал. За өөр нэг сайн нэг харуудын гаргасан судалгаагаар эмэгтэй хүмүүс одоо их сургуулаа төгсөж гэдэг ажлын байрандаа гарахдаа нөгөө ажил олгогчтойгоо цалингаа тохиролцолтой өөртөө итгэлгүй байдаг шалтгааны улмаас бага цалин өөрөө өсөж одоо эрэгтэй хүмүүсээр бага цалин авдаг гэсэн үг байхгүй. Эрэгтэй хүн магадгүй тэр эмэгтэй хүмүүсээ бага чадвартай байсан гэдэгсэн өөртөө хит ихтэй болохоор өндөр хэмжээний цалингийн одоо харилцан тохиролцож цалингаа өндөр тавьж байгаа байхгүй. Энэ мэт ингээд нийгмийн өгөгдөл бол байгаад байдаг. Тэгэхээр энэ нийгмийн өгөгдлийг одоо үүдгийг нь улсын хурлын төвшин гэдэг юм уу. За Монгол улс те одоо цаашлаад ямар нэг байдлаар одоо нийгэмд одоо энийг ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. За ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдэр. Гэтэ яг хөө энийг эмэгтэй бизнес эрхлэгчдэр дэмжлэг эрэгтэйг хайж болохгүй те. Гэхдээ энэ нийгэмд нэг бичгтэйг хууль байна гэдэг ийм нэг байгаад байна шүү дээ. Энийг бол ямар нэг байдлаар бодлогын төвшөнд бол дэмжих хэрэгтэй гэж бодож байна. За татварын хүрээнд ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн зөвшөөрлөл лицензийн хүрээнд ч гэдэг юм уу те. Тэгэхээр бас манай одоо санхүүгийн томоохон байгууллагч гэдэг юм уу бусад банк санхүүгийн байгууллагуудын лидерүүд одоо эмэгтэй хүмүүс болж гэж л да. Тэгэхээр угаасаа энэ тал дээр бол цаашдаа эмэгтэй бизнес эрхлэгчтэй дэмжээ явуулна гэж бодож байна. За холбооны зүгээс ч гэсэн одоо манай холбоонд хэрчэн босоо гэдэг том зах зээлүүд ингээд явж байгаа. Энэ дээр бол бонд босоо за энийг эргээд тэр босон бондыг хөрөнгө оруулалтын худалдаж авч байгаа юм бонд механизм явж байгаа байхгүй. За энэ дээр бол мэдээж тодорхой тооны эмэгтэй хөрөнгө оруулалт угаасаа байгаа. За үнцээс гарч ирсэн харин харьцангуй цөөн байгаа байхгүй. Тэгэхээр яг эмэгтэй хүмүүс маань эмэгтэй бизнес эрхлэгч маань бас бондын зах зээл банкны зээлээс гадна бондын зах зээл гэж байдаг шүү. Ийшээгээ одоо холбоонд бүртгэлтэй гишүүн байгууллагуудаар андреатик компаниудаар хэмжээд оролцох боломжтой шүү гэж байна.